За энэ төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа тухай дээр нэг асуулт байгаамаа. 5.1-ийн 13 дээр 5.1-ийн 13 заасан төрийн үйлчлэгээ үзүүлэх төслөөс хамааран техник эдийн засгийн үзэсгэлэл шаардагдахгүй. Бөгөөд мөнгөний үн цэний шинжилгээ, төсөвт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ, эрсдлийн шинжилгээ, хууль зүйн дүн шинжилгээ болон нийгмийн нөлөөллийн шинжилгээг орлуулж хийж болно гэсэн ийм санаатай заалт орсон байлээ. Тэгэхээр миний асуух байгаа асуулт нь болохоор нэмэлт өөрчлөлтөнд оруулж байгаа энэ заалт бол одоо хууль зүйн үр дагавар гаргах юм шүү. Хэдийгээр төслөөс хамаарч тез зүй шаардахгүй гэж байгаа боловч төр хувийн хвшлийн хоорондох одоо эдийн засгийн тооцоо бол үүнээс үр дагавар гарч төсөлд асуудал доголдол гарвал яах юм бэ? Маш товчхондоо тез зүйг орлуулах тооцоо эдийн засгийн судалгаа шинжилгээ гэж байдаг юм уу? Эндээс яагаад тез зүй шаардлагагүй төсөл тодорхой төсөл тез зүй шаардлагагүй гэж байгаа юм бэ? Энийг нэг тайлбарлаж өгөөч гэж асууж байгаамаа. За хэн хариулах вэ? 3 номерын микрофон. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яамны төр хувийн хвшлийн түншлэлийн газрын дарга Баясгалан байна. Таны асууж байгаа энэ хуульд нэмэлтээр орж байгаа 18 дугаар зүйлийн 4-р хэсгийг таныг асууж байна гэж ойлголоо. Энэ 5.1-ийн 13 заасан төрийн үйлчлэгээ үзүүлэх төслөөс хамааран техник эдийн засгийн үндэслэл шаардахгүй байж болох юм зохицуултыг нэмэлтээр оруулж байгаа. Гэхдээ энэ нь бол нийтийн зорилттой төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа төслүүдийн хоёр бүлэгт бол хувааж авч үздэг. Нэгдүгээрт нь бол төрийн нийтийн зорилттой дэд үтц, хоёрдугаарт нь төрийн үйлчлэгээний төсөл. Тэгэхээр нийтийн зорилттой дэд үтцийн төслүүд дээр бол бүгдэн дээр нь бол техник эдийн засгийн үндэслэл бол шаарддаг энэ зохицуулт нь бол хэвээрээ байх юм. Харин төрийн үйлчлэгээний буюу одоо яг түншлэлээр хэрэгжүүлэх зарим одоо төрийн үйлчлэгээний төслүүд дээр бол заавал техник эдийн засгийн үндэслэл бол шаардах нь өөрөө бас хувийн хвшлийн түншлэгчид бол дарамт ямар нэгэн байдлаар бас тэзүү шаардах, процессыг сунжруулах, удаашруулах ийм нөхцөл байдлыг үүсгээд байгаа учраас бусад шинжилгээнүүдийг хийгээд техник эдийн засгийн үндэслэл шаардахгүйгээр бас зарим төрийн үйлчлэгээний төслүүдийг бол түншлэлээр хэрэгжүүлж болох юм аа. Гэхдээ тэр төрийн үйлчлэгээний төсөл нь өөрийнхөө хамар хүрээ, хэмжээ, онцлогоос хамаарат техник эдийн засгийн үндэслэл бас зайлшгүй шаардахаар байх юм бол бүрэн шинжилгээний шатанд бол техник эдийн засгийн үндэслэлийн хийлгээд явах бүрэн боломжтой байгаа шүү гэж байна.